Улаанбаатарын цахилгааны гачирдал ба баригдаагүй Багнуурын станц монголчууд өнөөдөр ч тог тасрах вэ гэж айсаар байгаа нь байгалийн гамшиг бус. Харин бодлогын артаа бөгөөд үүний нэг тод жишээ нь Багнуурын 700 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл юм. Анх төлөвлөсний дагуу хэрэгжсэн бол Пус станц 2023 онд ашиглалтанд орж Улаанбаатар хот эрчим хүчний хомсдол гадаадын импортын цахилгаанд ингэж барьцаалагдахгүй байх боломж бүрэн байлаа. Гэвч бодит байдал дээр уг станц нь ерөнхийлөгч Баттулга эрчим хүчний сайд даваа сүрэн нарын бүрэн эрхийн үед улс төрийн маргаан, айдас, суртал ухуулгын дунд гацаж эцэстээ баригдаагүй том амлалт болон үлдсэн юм. Тухайн үед эрчим хүчний сайд асан даваа сүрэн болон нэгдсэн Монгол төрийн бүс байгууллагын тэргүүн мөнх баярнаар Багнуурын цахилгаан станц баригдуурд одоо ажиллаж байгаа бүх дулааны цахилгаан станцууд шатна гэх агуулгатай мэдэгдэл суртал ухуулгыг олон нийтэд хийж төслийг эдийн засгийн бус харин айдас дээр суурилсан үндслээр эсэргүүцэж байсан нь өнөөдөр иргэн харахад эрчим хүчний бодлого гэхээсээ илүү улс төрийн шоу мэт санагдана. Хачирхалтай нь тухайн үед төслийг хамгийн чанга эсэргүүцэж явсан мөнх баярн хожим тагнуулын хэрэгт холбогдсон 10 жилийн хорх яд сонссон бол харин сайд асан даваа сүрэн өдгөө энэ бүхнийг тухайн үеийн улс төржирт тодруулбал ерөнхийлөгч асан Баттулгын нөлөөтэй холбон тайлбарласаар байна. Тэрээр баахан хятадууд орж ирэх гэж байна гэдэр зүйлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр яриад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх тухай албан бичиг эрчим хүчний яамд улмаар засгийн газарт ирүүлсэн хэмээн мэдээлдэж уучлалтгүй хүн байвал тэр үеийн ерөнхийлөгч нь уучлалт гуйх ёстой гэж хүртэл хэлжээ. Үүнээс гадна даваа сүрэн Багнуурын цахилгаан станцыг зогсоосон бас нэг үндслээ эрчим хүчний илүүдэлтэй байсан хэмээн тайлбарласан нь өнөөдөр өвөл бүр хэрэглээгээ хязгаарлаж импортын цахилгаанд найдаж буй бодит нөхцөл байдлаа харьцуулахад ёчтой сонсогдохоос өөр аргагүй юм. Ингээд 700 МВт-ийн станц барина гэж зарласан ус эцэстээ 2024 онд Багнуурт ердөө 50 МВт-ийн батарей хуримтлуурын станц ашиглалтанд оруулж том өрөөдлийн оронд жижиг шийдлэр тайлбарч суух болсон нь Монгол улсад бодлого тасалтад хинч хариуцлах хүлээдэггүй. Харин тайлбарлалт амьдсаар байдаг ашин үнэн харуулж байна. Багнуурын цахилгаан станц гэдэг нэр өнөөдөр бодит байгууламжаас ижүүтэйгээр айдсаар зогсоосон шийдвэр улс төрийн хариуцлагагүй мэдээлэл алдагдсан 10 жилийн бэлэгдэж болон үлдэж хэрэв энэ станц 2023 онд ашиглалтанд орсон бол өнөөдөр эрчим хүчний илүүдэл биш харин дутагдлын тухай ярихгүй байх байсан болов уу гэсэн асуулт хариултгүй хоцорсоор байна.